Хэрхэн лоялти хөнгөлөлт үүсгэх вэ? Лоялти хэсгээс хөнгөлөлт цэс рүү орно. Энд таны бүртгэсэн хөнгөлөлтүүд харагдана. Хөнгөлөлтийн нэрийг өгнө. Лоялти хэрэглэгчдийг хамаарахдаа лоялти хөнгөлөлтийг сонгож өгнө. Хөнгөлөлтийн хувийг бүртгэнэ. Эхлэх дуусах хугацааг оруулаарай. Хязгаарлагдмал хандлт гэдгийг идэвхжүүлснээр хөнгөлөлт ашиглах эрхтэй ажилтан кассан дээр борлуулалт хийхэд хөнгөлөлтийг ашиглах боломжтой болох юм. Энэ хэсгийг чеклэснээр та бүх салбарыг сонгох боломжтой. Лоялтигийн бүх үйлчлүүлэгчид үйлчлэнэ гэдгийг чеклэснээр бүх үйлчлүүлэгчид хамрагдана, аль эсвэл та зөвхөн сонгосон үйлчлүүлэгчид хөнгөлөлт үзүүлэх боломжтой. Үйлчлүүлэгч сонгох дээр даран үйлчлүүлэгчийг нэр эсвэл утасны дугаараар нь хайна. Гарч ирсэн үйлчлүүлэгчийг чеклэн хадгалах товчийг дарна. Бүртгэж дуусаад хадгалах товчийг дарснаар таны хөнгөлөлт идэвхжинэ. Масуу пост систем дээр лоялти хөнгөлөлт ашиглан борлуулалт хийхдээ барааг сонгон төлбөр төлөх хэсэгт шилжинэ. Төлбөр төлөх хэсэгт F4 товчийг даран үйлчлүүлэгч сонгох хэсгээс үйлчлүүлэгчийн утасны дугаарыг оруулах эсвэл QR кодыг уншуулна. Тухайн цонхонд үйлчлүүлэгчийн мэдээлэл харагдах бөгөөд хөнгөлөлт хэсгээс лоялти хөнгөлөлтийг сонгон хоёр дарах эсвэл хөнгөлөлт ашиглах товчийг дарна. Хадгалах товчийг дарснаар үнийн дүн хөнгөлөгдсөн байх болно. Төлбөрийн баримтыг хэвлэхэд дараах байдлаар харагдана.